Тэр тантай хамт төрдөг. Тэр таны хүсэлд оршдог. Тэр тантай хамт ялалтыг үздэг. Тэр тантай мөнхөд амьдардаг. Нэр төр бол та өөрөө. Дайн дэлхийн нэр төрөө эрхэмлэх өдөр 2010 оны 10 дугаар сарын 20. Нэр төрөө эрхэмлэх өдрийг жил бүрийн 10 дугаар сарын 20-ны өдөр дэлхийн өнцөг булан бүрдэх тухайн орны дэлхийн залуу удирдагчдын клубын гишүүд зохион байгуулдаг. Дэлхийн эдийн засгийн форумаас залуу дэлхийн манлайлагчдын урайлгаар нэр төрөө эрхэмлэх, даяар эрхэмлэх өдрөө гэж зарлагдсан. Япон болон Африкийн улс орнуудад, Европ, Латин Хойд Америк, ойролт орнуудын улс орнууд энэхүү өдрийг нэг ижил загвар урайлгатайгаар зохион явуулдаг. Энэхүү хөтөлбөрийг Норвегийн ханхүү Хакан, Америкийн нэртэй зүтгэлтэн Джон Хов Брайант, за Финляндийн мөн одоо нэртэй профессор Пекка Химэнэн гэдэг гурван хүн үүсгэн байгуулад санаачлаад ирсэн байна. Монголд энэхүү арга хэмжээг боловсрол соёлын шинжилгээ ухааны яамны сайд Отгонбаяр, улсын их хурлын гишүүн Оюун зэрэг хүмүүс бол дэмжиж ажиллаж байгаад бид туйлын их баяртай байгаа. Нэр төрөө эрхэмлэх тухай ойлголтыг бол би хувьдаа юу гэж ойлгох юм гэхээр бусдаар хүндэтгэж, бусдаар бүлээн зөвшөөрүүлж чадахыг нэр төртэй явах гэж би боддог. Дэлхийн эдийн засгийн форумоос нэрлэдэг залуу удирдагчдаар 2009 онд Монгол улсаас улсын хурлын гишүүн Оюун, Тэнгэр санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ганхуйг, Эрдэс баялаг эрчим хүчний сайд Зоригт нар тодорч байсан юм. Дэлхийн бусад 50 гаруй оронд нэгэн зэрэг тэмдэглэн өнгөрүүлдэг Даян дэлхийн нэр төрөө эрхэмлэх өдөр Монгол улсад 2 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. 10 дугаар сарын 20 болол түрүү жилээс эхлээд миний хувьд бидний зарим нөхдөөдийн хувьд бол маш их онцгой тийм хүлээж хүсэж хүлээдэг тийм өдөр болсон. Гэхдээ монголчууд бол нэр төрөө их эрхэмлдэг ард юм шүү дээ. Нэр хугаргал ясуур гэдэг. Сүүлийн жилүүдэд энэ зах зээлийн эдийн засаг шилжиж байгаатай холбогдоод нэг юм бусдын нуруугаар дамжиж амжилтанд хүрдэг, бусдын хохирлоор дамжиж хөрөнгөждөг ийм үзэгдэл нийгэмд маань бас гарчаа юу даа. Нэр төрөө эрхэмлэх гэж юу хэлэх вэ? Оюун ухаан нандин чанар заяасан хүн төрлөختөн өөр хоорондоо хүндлэл соёлтой харьцах учиртай. Монголчууд бид муу нэрийг хосовч арилгахгүй, сайн нэрийг хүсвч олдохгүй гэж ярьдаг. Нэр төрөө эрхэмлэх нь зөвхөн хувь хүний өөрийнхөө өмнө хариуцах хариуцлага бус. Амьдарч буй нийгмийг тодорхойлох соёл, хойч үеийг хөгжүүлэн чанаржуулах асар өндөр хариуцлага юм. Дуудах нэрийг эцэг их өгдөг, дуурсах нэрийг өөрөө олдог. Нэр төрөө эрхэмлэх нийтлэг эрх ашигыг түгээн дэлгэрүүлэх нь хөдөлгөөний гол зорилго бөгөөд уг хөдөлгөөнийг санаачлагчид энэ дэлхийн хүн төрлөختөн шашин шүтлэг, улс төр арь сүнгээр ялгуурлан гадуурхаж үзэл баримтлалууд зөрчилддөг боловч зөвхөн нэр төрөө эрхэмлэх нь хүн бүрийн санал нийлэх боломжтой амьдралын эрхэм зорилго юм хэмээжээ. Бусдаар хүндэтгэж хүлээн зөвшөөрөхийн тулд бол эд хөрөнгө эрх мэдэл албан тушаалаар биш өөрөө өөрийгөө зөв авч яваад бусдад одоо тэр үлгэр дуурайлаа манлайлалаа үүсгэж чадах юм бол нэр төрөө эрхэмлж байгаагийн хэрэг гэж боддог. Хүн заавал баян багсгүй. Мөнгөөр бүх юмыг хэмжиж болдоггүй. Хүний харилцаа, хүний амьдралын мөч бүр илүү их үнэтэй байдаг гэдгийг дандаа санаж яваад бие биендээ сайхан урам хайрлсан. Нэг л тийм сайхан налгар нийгэм болохын төлөө бүхэн бүр та бүхэн оролцооч гэж хүсмээр байна. Аливаа зүйл хандахтай аливаар уужуу тавиу талбун хандаад асуудлыг бас зөв талаас нь харж сурах. Энэ бол бас нэр төрөө эрхэмлэхийн нэг хэсэг л гэж би хувьдаа бодсон. Өөрөөр нэг хэсэгтээ
Үнэн хэрэг дээр бол бас манай нийгэм жоохон алдчихад байгаа. Ёс суртахууны хэм хэмжээгээ эргэж тусгаж байгаа хэлбэр юм болоо да. Энэ бие хэврэг алдар нэр мөнх. Даяар мөрдөх бизнес андгаа нь уг санаачлагын хүрээнд хийгдэж байгаа гол арга хэмжээ юм. 2009 онд дэлхийн залуу удирдагчид уг тангаргийг боловсруулан гаргасан бөгөөд бизнес эрхлэгчдийг хүнд хэцүү сонголт шийдвэрүүдтэй тулгарсан үед нэр төртэй сонголт хийхэд чиглүүлэгч болох үндсэн зорилготой юм. Компани бизнесийн ёс зүй, нийгмийн хариуцлага, сайн засаглал гэдэг бид маш их олон жил ярьж байгаа. Энэ үгнийг цаад утга учир нь илүү нарийн гаргаж ирж ажиллах цаг нь ирчээд байна. Бид нар 21-р зууны энэ өрсөлдөөнтэй даяарсан орчинд манай бизнесүүд өрсөлдөхийн тулд дэлхийн нийтийн жишгийг дагаж, жишгийг дагахаасаа гадна бид манлайлж явъя гэдэг ийм санаачлал явж байгаа юм. Компани нэр хүнд бол хувь хүмүүсээс эхэлдэг. Тэгэхээр хувь хүмүүсийн ялангуяа албан байгууллагад ажиллаж байгаа бизнесийн ажилтнуудын нэр хүнд энэс бол компани нэр хүнд бүрдэн. Тэр компани нэр хүнд гэдэг нь өөрөө үнцэнтэй зүйл. Энийг бол өнөөдөр Coca-Cola гэх мэтлэн брэнд байна. Жишээлбэл дэлхийн шилдэг брэндүүд өөрийнхөө нэр хүндийг олон жилийн түүхэнд маш их үр хөдөлмөрөөр олж авдаг учраас энэ нэр хүндийн асуудал бол одоо компани зүгээр стратеги ач холбогдолтой өөрийнхөө үн цэнийг эсгэх учраас бол бизнесийн байгууллагуудад өөрт нь үр ашигтай ийм хөрөнгө оруулалт юм аа. Бизнесийг удирдах гэдэг бол зөвхөн нэг хүмүүс цалин өгөөд зах зээл дээр хэрэгцээтэй байгаа бүтээгдэхүүнийг гаргахыг хэлэхгүй. Манай бизнес андгаан дээр нэрлсэн байгаагаар зөвхөн бизнестэй биш, хэрэглэгчтэй, нийгэмд, гадаад дотоодын улсуудад төр засагтаа хүртэл бизнесийн шийдвэрүүд нь нөлөөлдөг. Зөвхөн өнөөдөр тэр шийдвэрүүд нь үр дүнгөөгөө зогсохгүй, маргаашийн үйл явцыг өөрчилдөг, нөлөөлдөг. Бидний үр хөвгөд өнөөдөр бидний гаргаж байгаа шийдвэрүүдийн одоо нөлөөнд амьдрна гэдэг утгаар нь бизнесийн шийдвэр гаргахдаа хариуцлагатай хандаж амьдрья. Энэ зарчмуудыг ямагт санд шийдвэрүүдээ гаргадаг болёо, хариуцлагатай бай гэдэг ийм бизнес андгааг дэлхийн эдийн засгийн формоос гаргасныг бид яг энэ өдрөөр давхардуулан тохиолдуулж одоо зуруулдаг ийм уламжлалтай болоод байна. Gentlemen, we're rescued due to circumstances beyond our control. We are unable to bring you the base. Энэхүү хариуцлагыг ухаарч нэр төрөө эрхэмлэх үндсэн зарчмуудыг даган мөрдөх баталгаа болгон даяар мөрдөх бизнес тангарагт Монголын бизнесийн 10 гаруй томоохон аж ахуйн нэгж байгууллагууд нэгдэн ороод байгаа юм а. Өнөөдөр та бүхэн харлаа. Зөвхөн ганц нэр төрөө эрхэмлэлийн ажлыг зохион байгуулаад зогсоохгүй бид нар бизнесийн андгаа гихчиг манай бизнесийн томоохон төлөөлөл болох бизнесийн удирдагч нар Mobicom, Newcom, Alta Holding, Petrovis зэрэг компаниуд зурж нэгдлээ. Түрүү жил мөн адилхан Монголын нэр нүүр нь болж явж байгаа томоохон компаниудын төлөөллүүд зурж энэ хөдөлгөөнд нэгдсэн байгаа. Alta Holding манай компани энэ жил нэр төрөө эрхэмлэх дайны дэлхийн андгаа гэдэг энэ хөтөлбөрт нэгдсэн байна. Өөрийн бизнесийнхээ үйл ажиллагааг хамааран хууль тогтоохыг ягуулсан гаргах бүх хэлбэрийг эсэргүүцсэн. Бизнесийн байгууллагууд чанартай бүтээгдэхүүн, чанартай үйлчлэгээр хэрэглэгчд нийлүүлэх, үйлчлэх гэдэг үнд зүйлсээс гаднаас нэр төртэйгээр үйл ажиллагаа явуулах гэдэг зүйлийг үнд зүйлсээ болгодог. Тэр утгаараа бид энэ үйл ажиллагааг дэмжиж байгаа. Хүн нэр төрөө эрхэмлэнэ гэдэг бол ганц бизнесийн асуудал биш, энэ айгүй өргөн өрөөтэй асуудалтай. За өнөөдөр Монголын түвшинд бол мэдээж компаниуд брендигээ бол эхлэн үүсгэж байгуулж эхэлж байна. Тэгэхээр бол олон жил энийг хэр үр дүнтэй, тэгээ хэрэглэгчтэй хэр үр ашигтай бүтээгдэхүүн тэгээ үнэн шударгаар тэгээд үнэн шударга арга барилаар аваачиж байгаас бол энэ брэнд ирээдүйд бол өсөж тийм замдаа явж явах шиг байна. За амжилттай хэдэн компаниуд бол зөндөө байгаа. За New Media Marketing Agency компаниос үүсгэн байгуулагдаад удаагүй байгаа. Тэгээд манай компани одоо үүсгэн байгуулагдаад удаагүй байгаа гэж хэлдэг одоо startups компаниудыг төлөөж өнөөдөр дэлхийн нэр төрөө эрхэмлэх хөтөлбөрийн одоо хөтөлбөрөнд нэгдэн одоо гарын үсэг зурх одоо ажиллагаанд оролцсон. Үнэхээр баяртай байна. Бизнесийн байгууллагын үн цэнд зүйлстэй энэ хөтөлбөр зайлшгүй холбоотой үзэж байгаа учраас мөн цаашд олон бизнесийн байгууллагууд мөн бизнесийн бус байгууллагууд энэ үйл ажиллагаа нэгтгэхийг уриалж байгаа. Тэр утгаараа нийгмийн төлөө чиглэсэн, нийгмийн хөгжил дэвш чиглэсэн энэ хөтөлбөр улам амжилттай хэрэгжих болно гэж бид итгэж байгаа юм.
Монгол улсад бид хүүхэд залуустаа 10 сарын 20-нд тойрч урмын үг хайрлж Монгол ардын зүүртцэн үгс мэрэгэн ухааныг сануулсан хүүхэд залуучуудаа уриалсан тийм сайхан өдөр болж өнгөрдөг болоод байна. Монголын шинэ залуу удирдагч клуб 2010 оны арга хэмжээг зохион байгуулж байгаа юм. Уг өдрийн хүрээнд 18-ны өдөр нэр төрөө эрхэмлэн амьдрахүй сэдвт нээлттэй хэлэлцүүлгийг оюутан залуусын дунд нэр төрөө эрхэмлэх зарчмууд сэдвт таниулах лекц ерөнхий боловсролын сурагчдад даяар мөрдөх бизнесийн андгай тангар хөрөх ёслолыг бизнес эрхлэгчдийн дунд зохион явууллаа. Бид их сургуулийн дугуй зааланд оюутан залуучуудаа лекц уншихаас гадна 10 жилийн сургуулийн хүүхдүүдэд өнөөдөр хүн болж одоо амьдарч оршин тогтнож байгаагийн хувьд Монгол улсын иргэн болсныхоо хувьд хүн нэр төрөө яаж хайрлаж хамгаалж хүндэлж явах ёстой юм. Тэрний тулд бусдыг хүндэлж сонсож хайрлаж явах ёстой юм гэдэг талаар бол яриаг өрнүүлдэг. Би залуучуудаас нэг юм асуусан. Өнгөрсөн жил тэмдэглэж ирсэн. Би одоо ганцхан өдөр нэр төрөө эрхэмлчихэд 364 өдөр хамаагүй хайших юм бол одоо ач холбогдол шүү дээ. Тэгэхээр та нар өөрсдөө нодлон жил ингээд нэр төрөө эрхэмлэе гэж ингээд тэмдэглэсэн. Бүтэн жилийн хугацаанд өөрснөө ямархуу байв гэдгээ дүгнэж үзсэн үү? Нэг үзэхтэй гэдэг яасан залуучууд маань бас ярьж илээ. Бас яг хөө одоо бараг бүтэн жил үргэлж тийм байгаад чадаагүй баг. Тэгээ бас энэ өдрийг тэмдэглээд нэр төрөө эрхэмлэе гэж ярьдаг болсноос хойш бол ямар ч байсан гэсэн биднээс бол жоохон өөрчлөлт орж ийн шүү гэж. Ингээд энэ нэвтрүүлгийг үзэж байгаа танд ч гэсэн өнөөдөр энэ хөдөлгөөний талаар мэдээллийг олж авч сонирхооч ээ. Энэ хөдөлгөөний талаар бодооч ээ. Дэлхийд дахина өөрийн эрхэм нэр төр, тэрхүү нэр төрийг бий болгосон эрхэм үйл ажиллагаагаараа танигдсан энэ цаг үеийн манлайлагчид нэр төрөө эрхэмдэх санаачлагад нэгддэг болсноор энэхүү хөдөлгөөн улам их эрч хүчээ авч эхэлсэн юм. Уг хөдөлгөөнд Холливуудын болон урлагийн одууд, дэлхийн улс төр хувийн хэвшил болон бусад салбаруудын нөлөө бүхий манлайлагчид эдвэхтэй дэмжин нэгдэж байгаа юм а. Хэрвээ та өөрийн нэр төрийг эрхэмлэдэг, мөн энэхүү хөдөлгөөний үзэл санааг дэмживэл уг хөдөлгөөнд нэгдэх хаалга таны өмнө үргэлж нээлттэй байх болно.